Сайн байцгаана уу үзэгчдээ. Дагин channel нэ. За тэгээ өнөөдрийнхөө уншлагаар болохоор та бүхэнтэйгээ яг одоо тантай уулзаж буй хүнтэй одоо илүү холбоотой байгаа хүнийхэн талаар уншина гэсэн үг. Тэгэхээр тэр хүнтэй таныг юу гэж боддөө юм те? Таны таалагддаг болон таалагддаггүй зүйл гэх мэт дэлгэрэнгүй харж өгнө. За тэгээ нэгдүгээр групп маань болохоор энэ unfinished story гэдэг энэ хөзрийг сонгоно. Ийм хөрхөн номтой хөзөр. За сайн хараад байгаарай. За хоёрдугаар группийн маань болохоор энэ үнсгэлжингийн готл гэдэг шүү дээ. Тийм болор шахаа. Нэг сонгоно. За гуравдугаар групп маань mirrors answer гинэ. Талны хариулттай. Талны тусгалч юм уу? За ийм хөрхөн үзрийг сонгох нэ. За тэгээ та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж буй хөдрөө сонгоод бичлэгээ өгөөрэй. Баярлалаа. Өнөөдрийнхөө уншлагаар та бүхэнтэйгээ одоогийн яг тэр уулзаж байгаа хүнийтэй бодол мэдрэмж гээд тийм уншлага хийж байгаа. Тэгээд та бүхэн маань энэ unfinished story гэдэг хөзрийг сонгосон. Тэгэхээр энэхүү одоо oracle deck нь болохоор таны хувьд ингээд юуг амьдралтаа хийж дуусгаагүй юм шиг санагдаад те нэг юм бүрэн гүйцэд болоогүй юм шиг ямар ч зүйл таны амьдралтай нэгс утгатай асуулттай хөзөр байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүгд маань магадгүй одоо энэ харилцаанаас өмнө те одоо энэ харилцаанаас өмнө ямар нэг X тэгээд дуусгаагүй харилцаатай эсвэл одоо хин нэгэнтэй юм нэг дуусгаагүй юм шиг мэдрэмжтэй энэ төр явж байгаа хүмүүс маань бас үзчихэж болно гэсэн үг. За тэгээд хэдлэн уншлагатай орцгоё. За ийшээ тавьчих. За манай нэгдүгээр группийн маань одоо уулзаж буй хүн те одоо ингээд холбоотойгоо уулзаж байгаа хүнийхэн манай нэгдүгээр группийн бодож мэдрэмж ямар шиг бэ? За нэгдүгээр группийн юу гэж бодож мэдэрч байна вэ? Вау. За манай нэгдүгээр группийн маань одоо энэ асууж буй хүнэнтэй одоор ингээ холбоотойгоо ингээ уулзаж уучраад ингээ явж байгаа хүнийхэн хувьд болохоор энэ хүний хувьд юу гэмээр ч юм дээ. Одоор жоохон юм одоо урагшлалтай илүү одоо юм дараагийн алхам руу орохоос өмнө жоохон янз бүрийн зүйл бодоод байгаа бол энерги бол гарч ирж байна. Тэгэхээр яг нөгөө энэ харилцааг илүү урагшлуулах уу те гүнзгийрүүлэх үү гэдэг талаар их бодож одоо харьцангуй байгаа бол энерги гарч ирж байна. Энд ингээ хангад минь хүзэр ирчихсэн. Тэгэхээр энэ хүний хувьд штэ та болохоор айгүй тийм тайван амгалан байхад нь одоо тусалтай хүн байж болно те. Айгүй ингэж юм стресстэй амьдрал дээр нь одоо янз бүрийн юм маргаан одоо эсвэл одоо юм зүрхэн айгүй тийм шархалсан хүн байж болно те. Муудалцаа маргалтаанаас болоод өмнөх харилцааны асуудлаас болоод энэ хүний хувьд ингээд шаналж исэн бол тантай ингэж уулзснараа энэ хүн гэж дахин одоо сэргэжтэй юм шинээр эхлэх боломжтой юм байна гэдэг ч юм уу. Тийм мэдрэмж авч байгаа байж болохоор л харагдаж байна. За тэгээд таныг болохоор ямар хүн бэ гэж одоо боддог вэ гэхлээр штэ. Энд ингээ world үзэр болон empress үзэр маань ирсэн. Тэгэхээр аль нь одоо энэ чинь аягүй гоё утгатай хүзэр. Тэгэхээр одоо таныг болохоор тийм өөрийнх нь ингээ ертөнцид байгаа хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй ч юм уу те. За хэрвээ ингээд эрэгтэй хүмүүс маань үзэж байгаа бол одоо таны уулзч буй хүн чинь таныг өөрийнхөө яг бүр юм ертөнц шиг те. Тийм гоё сайхнаар бол хард юм байна. Тэгээ world үзэр ирчихэж байна гэдэг чинь ер нь бол ингээд юу байж болно. Та хоёроос аялал зугаалгаар явж байхдаа танилцсан байж болно. Эсвэл ингээд айгуу тийм аялаж зугаалах туртай хүмүүс маань байж болно те. Айл нь тийм байж болно. Тэгэл ер нь их тийм айгуу гоё бүрэн дүрийн нэр өөрөөсч нь бол авдаг гэж бол хэлж болно. Одоо юм нэг юм дутуу юм шиг санагддаг хүмүүс идэв штэ тий. Энэ хүн ингээд дажууж гисэн одоо тийм зүйлэн дутуу гэж ингээд нэг хүнийг боддог доо тий уулзж байгаа нэ. Тэгэхэд энэ хүн болохоор таны болохоор яг юм бүрэн дүрэн төгстэй.
нэлийн төгс байрын одоо юм өөртөө айгүй их таалагддаг тийм хүн гэж бол хардаг байна. За тэгээд Empress өдөр маань иргэцэн тэгэхээр нэлийн юм одоо халамжтай одоо тийм эмгтээлэг энержи гарч ирж байна те. Өөртөө айгүй тийм сайн сайхнаар ханддаг тийм ээ. Тийм байх боломжтой бол гарч ирж байна. Тэгэхээр энд ингээд нэг тийм энд Knight of Wands болон King of Wands Swords маань иргэцэн учраас магадгүй хоёр маань айгүй тийм одоо юу вэ? Таны хувьд айгүй эмгтээлэгтэй ингээд юм зөөлөн юм байхад нөгөө талдаа энэ хүн маань айгүй тийм эргтээлэг илүү одоо зүрх сэтгэлээс гэхээс илүү нэлийн логиктэй тэгээд бас юм акшн одоо үйлдэл хийхдээ ингээд ботсон зүйлээ айгүй үйлдэж гаргаж хийх тийм юутай энергитэй байгаа байж болно. Таны хувьд болохоор айгүй тийм юмсыг мэдэрч харж те тийм эмгтэл энерги дээр нэлээд байгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүний хувьд ялчгүй та болохоор ингээд нөгөө өөрийн нөхөд байгаа байхгүй те. Тэгэхээр иймэрхүү энергитэй нөхцөлд ингээд юм хүчтэй, чадaltaй энергитэй нөхцөлд өөрийн чинь энерги айгүй гоё юм тайван, дулаан, хайрыг мэдрүүлсэн юм гоё байдаг гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүний хувьд дэвштэй одоо өнгөрсөндөө жоох асуудалтай юм шиг бол гарч ирээд байгаа байхгүй яг ингээд тийм биш байж болно. Гэхдээ ер нь бол ерөнхий одоо нэг тийм 100-аас 80% гэх юм уу таны уулзч буй хүн чинь жоохон сэтгэлийн шарахтай байна гэж бол харагдаж байна. Нэг тийм өмнөх жоохон таагүй дурсамжтай байж болно. Одоо ялангуяа хайр сэтгэлийн хувьд тийш харж ирж байна. Тэгэхээр энэ хүний хувьд дэвштэй өмнө нь аягүй тийм удаан хугацаанд харилцаатай хүнтэй байсан байж болно гэдэг мэдрэмж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний хувьд одоогоор яг яарах тийм хүсэл сонирхол жоохон байхгүй яа. Тэгэхээр энэ хүний хувьд айгүй урт удаан харилцаанд энэ төр байсан бол те ямар нэгэн харилцаанд айгүй их тийм өөрийгөө зориулсан байгаад энэ хүн айгүй одоо хүссэн зүйлээ авч чаддаг байгаа байхгүй. Тэгэхээр харилцаа нь одоо нуурж унсан те яаж хичээгээд өмнөх харилцаанд болж үтэйг ч юм уу нэг тэрний шархаас жоохон анаагүй байгаа л гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ харилцаанд ингээд тантай жоохон яарахгүй байх магадлал айгүй өндөр одоо шинэ зүйл харж байгаа те ингээд тантай уулзаж уулзраад ингээд нэг юм шинэ эхлэл хараад шинээр ингээд явж байгаа боловч бүр юм одоо алсын хараад байна уу гэдэгтэр жоохон юутай жоохон эргэлзээтэй. Гэтэ энэ нь бол зүгээр штэ те одоогор ингээд холбоотойгоо уулзаад ингээд явж байгаа хүмүүсийн мань хувьд нэг нэгээ таньж мэдэх үе шатн дээр явж байгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд штэ те юунд одоо энэ хүн чинь ингэж таныг одоо сайн сайхнаар харж байна те ингээд тантай өрн болж бүтгийг ирээдүг бас ингэж харж байна гэдэг чинь энэ хүн таныг одоо тийм хөнгөн байдлаар бол огт хардггүй гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ харилцаа илүү бас ирээдүйтэй байж болохоор гэж бол харагдаж байна. Энэ хүний хувьд бас та ийм нэг шин зүйл итгэхтэй одоо өмнө зүйлдээ ямар нэгэн байдлаар өмнө нь ингэж алдаа гаргасан за сэтгэлийн шархсан энэ байсан бол та айгүй тийм сайхан одоо нийлт юу гэмээр ч юм дэ шин зүйл шин мэдрэмжийг энэ хүнд өгч байгаа нь амар гой сайхан байна гэж бол харагдаж байна. Тэгээд өөрийн чинь юу нэг үзэсгэлэнгоо байгаа байдал. За тэгээ хувцлалт юу гэдгийг энэ бүхэн их таалагддаг. Одоо яг өмнөх хүнээс нь ч юм уу те нэлийн X-ийн нэр ус орж ирж байна. Тэгэхээр өмнөх хүнээс нь та илүү одоо өөр те тэгээд ялангуяа одоо юу гэдгийг халамжаар илүү их гэдэг ч юм уу энэ хүнд одоо юм дахин одоо хүний сайхан сэтгэлдтэй хайранд итгэх итгэлийг ч юм уу бадрааж өгсөн хүн гэж бол Knight of Wands-аас гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаа бас нэлээд удаагүй байх магадлал өндөр яа. Тэгэхээр энд ингээд аяны үзүр маань эргээгүй байна. Тэгэхээр аяны үзрүүд маань ингээд эргээд гараад ирсэн бол илүү одоо feeling те энэ мэдрэмж энэ төр нь илүү хайрлуугаа төгсөн ингээд нэг юм хайр болчихсон байх боломжтой байхгүй. Тэгэхээр ялчгүй одоо Knight of Wands гараад ирсэн байна гэхээр одоо юм илүү дурлал шохорхол те уулзах юмсан гэсэн хүсэл тантай ингээд болж бүтэх юмсан гэдэг ч юм уу те таныг одоо илүү таньж мэдэх юмсан уулзах юмсан гэсэн нэг тийм одоо хүсэл эрмэлзэл илүү байгаа бол харилцаа. Тэгэхээр илүү ихэн шатандаа явж иж болохоор бол харилцаа яад төгчсөн энэ хүн жоохон яарахыг хүсэхгүй байна л гэж бол гарч ирж байна. Бүр ингээд Eight of Wands маань эргээд гараад ирсэн илүү одоо юм хурдан түргэн одоо юм хөдлөөнийг илэрхийлсэн те акшныг илэрхийлсэн үзүр маань ингээд буруу хараад гараад ирж байгаа гэхээр энэ хүн маань ерөөсөө жоохон харилцаанд нийлэн яарахгүй байгаа л нэрийг бол байна. Гэтэ энэ нь зүгээр те нэг нэгнээ харилцан таньж мэдхэд хугацаа хэрэгтэй.
За тэгээ devil хүзэр гэдэг. Тэгэхээр энэ хүний хувьд гэжтэй бас ингээд одоо яагаад ингээд цаг хугацааг аваад те ингээд иймэрхүү байна вэ гэвэл өмнө нь айгүй шархалсан учраас те ийм хортой одоо токсик харилцаанд байсан байх магадлал бүр нэлийн өндөр байна. Бүр ялчгүй нэлийн өндөр айл гарч ирж байна. Тэгэхээр энэ хүний хувьд одоо нэлийн бас ийм юуны тал дээр те харилцааны тал дээр ингээд юутэй одоо туршлагатай барийн хүн байгаа штэ тий. Тэгэхээр ийм учраас энэ хүн харилцаан дээр юу нь яавал дээрээ би юу нь ямар байдаг вэ гэдэг ч юм өөрийгөө бас нэлээ ингэж ажиж харж одоо танин мэдсэн хүн байх боломжтой. Тэгэхээр одоо илүү тантай айгүй тийм хариуцлагатай найдвартай харилцаа үүсэх магадaltaй хүн байна гэж бол харагдаж байна. За тэгээ илүү хэдүүлээ тодруулъя. Ерөнхийдөө бол энэ хүзрүүдээс мань айгүй тодорхой гарч ирж байна те. Бодол мэдрэмж бол нэлээд өндөр тодорхой гарч ирлээ. За одоо таны таалагддаг зүйлсийг харъя. За манай 1-р группийнхний маань үзүүлж буй хүн манай 1-р группийнхний юу таалагддаг юм болоо. Вау, network caps. За энд болохоор ийм одоо таны оюун ухаан те одоо эрдэм мэдлэг юу гэдгийг тийм зөвлөлийг чинь айгүй одоо таалагддаг гэж бол бууж ирж байна. Тэгэхээр магадгүй таны одоо тийм эзэмшиж байгаа эзэмшсэн мэрэгжил ээжж болно те. Илүү одоо юм та айгүй мэдлэгтэй одоо академик талтай илүү мэдлэгтэй гэж болно. Эсвэл одоо оюун ухааны хувьд ингээд яриа өрнүүлэхэд ингээд айгүй олон ном уншсан ч юм уу те. Ямар ч тач одоо айгүй ухаалаг интеллижент гэдэг лүү те. Одоо тийм нэг айгүй тийм өндөр боловсралтай мэдээлэлтэй ийм мундаг хүн гэж бол хардаг байх нь. Тэгэхээр та одоо ингээд за өндөр боловсрал заавал эзэмших шаардлагагүй те. Тухайн тэр одоо дуртай одоо зүйлээ илүү судалсан те гүн гүнзгий мэдэрдэг ийм төрлийн байж болно. Ямар ч тач одоо ийм оюун ухааны төвшин бол нэлээд айгуу тийм өндөртэй ухаалаг гэж бол энэ хүн бол хардаг байх нь. Тэгэхээр нөгөө талдаа угаасаа энэ хүн өөрөө ч гэсэн King of Swords буусан. Тэгэхээр та хоёрын одоо ажил мэргэжил чинь айгуу тийм хоорондоо төстэй те эсвэл сонирхол айгуу нэгтэй гэж бол бууж ирж байна. Тэгэхээр энэ хүн яг хөө ингээд танаас өөрөөс чинь арай ах эсвэл одоо арай юм дээшээ одоо албан тушаалтай ээж болно те арай илүү их мэдлэгтэй байж иж болно. Гэхдээ та хоёр ингээд ялчгүй ингээд одоо уулзаж учраад ингээд явахад таны энэ одоо оюун ухааны байдалтай ийм ухаалаг байдал чинь энэ хүний үнэхээр их татдаг таалагддаг гэж бол гарч ирж байна. Тэгээд бас ижил зүйл сонирхдаг учраас илүү их одоо өөртөө чинь таалагдаж одоо татагддаг. Тэгж бол гарч ирж байна. Тэгэхээр нилээ хоёр маань сонирхол нэг одоо судалж хардаг зүйл чинь нэгтэй байх боломжтой. Тэгэхээр илүү одоо энэ хүн таныг харж сонирхоход чинь энэ байдал чинь илүү нөлөөсөн байна. За тийм фул. За тийм энэ хүзэрч нь болохоор ер нь бол юм нэг одоо бас юм кино хонгор байдлыг бас илэрхийлдэг байхгүй юу? Угаасаа энэ хүзрийн маань эхлэл хүзэртэй ийм залуухан хүний ингээд ийм одоо заавал ингээл ирээдүрөө ингээ явж байгаа боловч одоо тийм амар төлөвлөсөн тооцоосон юм байхгүй те. Гинэн ингээ шууд итгэмтгий байдаг ч юм уу те. Энэ зам нь зөв гэсэн ингээ явчих гэдэг ч юм уу нэг тийм жоохон гинэн байдлыг илэрхийлнэ. За тийм ингээд эргээд хараад ирсэн учраас би энэ хүзрийгөө тайлахтаа болохоор илүү одоо юм туршлагатай гинэн биштэй одоо юм хариуцлагатай гэх юм уу таны бас энэ зан чанар чинь айгүй юм таалагддаг гэж бол бууж ирж байна. Тэгэхээр ялчгүй одоо та ингээд 7 хэмжээний хөтөлдөг ч юм уу те одоо юм нэг шин зүйл эхлэхтэй айгүй сайн бодлоготой байдаг ч юм уу. Эсвэл одоо юм айгүй залуухан энэ төр мөртлөө ингээд амьдралын нэг үзэх үзэл амьдралаа авч яваа байдал чинь энэ төр айгүй одоо мундаг байгаад те одоо өөрийгөө сайн сайхан авч яваа те юм ухаалаг боловсралтай үед ингээд аваа явж байгаа чинь энэ хүнд бол амар их таалагддаг гэж бол бууж ирж байна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор энэ Knight of Cups маань ирчихлээ. За тэгэхээр таны өрөөсөө энэ нөгөө нэг хүнийг ойлгох чадвартай хүнийг хайрлан инэрх чадвар гэх юм уу тэр зүйл чинь нас энэ хүнийг айгу гайхуулдаг гэж бол харагдаж байна. Тэгээд ийм хүүхэн одоо ингээл одоо юу юм ярьчмдээ ийм нэг энэ чинь нөгөө нэг юу штэ бадамлын хоолоо ийм эцэм дээр суудсан ингээл ийм зүрхэн хөгжим зүрх хагаад тэгснээ ингээ хөгжим. Тэгэхээр энэ хүн ингээд таныг болохоор ингэж бодд юм байна л да. Айгүй юм одоо найрсаг те би энэ өдрөөс зүгээр энерги мэдрэх юм бол ялч юм найрсаг цэвэр ариун сэтгэлтэй. За тэгээл хүний сэтгэлийг догтлуулж чаддаг те.
одоо ингээд ийм хөгжим ингээд зүрхээр нь тоглолт штэ. Тэгэхээр та энэ хүний одоо сэтгэлийг нь гжигдээжтэй ингэж өөртөө дурлуулах тийм одоо говцглан байна, сэтгэл зүрх байна, одоо юу гэдгийг тэр бүхэнтэй энэ хүнийг аюу их татдаг гэж бол харагдчихээн. Тэгэхээр яалчгүй та өөрөө аюу тийм энэ хүнд онцгой мэдрэмж бол өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд энд ингээд угаасаа Empress үзэр гараад ирсэн гэхээр нилийн юм ихтэйлэг онцгой зөөлөн нинжин сэтгэлтэй ч юм уу тэгж бол бууж ирж байна. Тэгээд аюу хөөрхөн ингээд энэ хөзөрний нэг онцлог юм аюу тийм урлаглаг энэ төр байгаа. Тэгэхээр магадгүй та одоо энэ ингээд одоо үзэж сонсох дуртай зүйл чинь урлагийн талаар байж болно те хөгжим гэх юм аюу тийм мэдрэмж энэ төр бас нэлээд өндөртэй хүн гэж бол харуулж байна. Тийм. За тэгээд өөрийн чинь талаар бол энэ хүн бол аюу ялчгүй гой сайхан зүйлийг бол боддгоо тэнийг одоо сонирхдгоо те тань дууралсан гэж бол гарч ирж байна. За одоо таны өрн таалагдгүй зүйлс нь юу гэдэм болоо те таны өрн засах ёстой зүйл юм те тэрийг хэлээрэй. За манай нэгдүгээр группийн үзүүлж буй хүн нь манай нэгдүгээр группийнхны таалагдгүй зүйл. Манай нэгдүгээр группийнхны таалагдгүй зүйл нь юу вэ? За дахиад нэг авчихсан юм байна. За яагаад ч юм бэ надад ингэж санагдсан байхгүй юу? Энэ ингээ Wheel of Fortune гараад ирэхэд нь шууд нэг тийм мэдрэмж төрсөн. За энэ нь болохоор энэ юм юу байна л да. Магадгүй та аюу тийм бас ингээл юу үзэж байгааг тод таарамаар үзэж байгааг тод аюу юм хувь тавилан итгэдэгтэй одоо иймэрхүү нөгөө одоо spiritual зүйлийг аюу сурч сонирхож ярьдаг те ингээд ийм байх боломжтой амар юм хувь тавилан итгэдэг ингээл одоо ийм зөмбөлхтэй иймэрхүү зүйлийг аюу одоо итгэжтэй яг ийм байдаг тийм байдаг гэл аюу зөмбөлхтэй итгэж одоо ярьдаг ч юм уу те тиймэрхүү одоо хит итгэл үнэмшилтэй байдал. За тэгэл юу юмэрч юм да одоо юм далдын хүчинд итгэдэг те энэ хорвоо ертөнцид аягүй итгэдэг байдал чинь болохоор таалагдгүй гэж бол бодож байна л та. Тэгэхээр яалчгүй энэ хүн өөрөө аягүй тийм логиктэй одоо ингээд зөвхөн одоо магадгүй одоо шинжлэх ухаанд итгэдэг ч юм уу те амар юм нэг тиймэрхүү хүмүүс идэгчтэй те ингээд одоо ингээл далд ертөнцийн зүйл мөл ярих гэхээр жоохон юм хүлээж авдаггүй тиймэрхүү төрлийн хүн байх боломжтой эсвэл жоохон тэрнээс айдаг энэ төр хүмүүс идэгчтэй те. Тэгэхээр тиймэрхүү хүмүүстэй ер нь ингээ яриа өрнүүлэхтэй ч юм уу те ерөнхийн ингээд нэг итгэл үнэмшлийн талаар эхлээд бас ингээд ярилцчул их зүгээр байдаг юм шиг надад бол санагддаг. Тэгсэн хойноо одоо яг өөрийнхөө итгэж үнэмшдэг зүйлсээ яриад хэлэхгүй бол заримдаа одоо ингээд юу гэдгийг тийм ингээл айгүй ярих гайл ингээл өөрийнхөө ингээд дуртай зүйл одоо судалдаг зүйлээ хэлэхээр бараг галзуу солиотой юм шиг те. Зарим хүмүүс энэ жоохон сонор хүлээж авдаг та. Энэ хүний хувьд яг надад зүгээр ингэж орж иж байгаа нь хит нөгөө бодод ингээд шинжлэх ухаан ч одоо юу гэдгийг нэг тийм бурханд нэг итгэдэггүй шашинг бас нэг сонирхдаггүй хүн байж болно те сонирхдаг ч гэсэн жоохон айж имээдэг төрлийн хүн байж болно. Тэгэхээр яг нөгөө таны яг нэг тийм энэ зан чанартай одоо ийм зүүн бэлгээ ярьдаг ч юм уу те зүуд мүд ингээд нэг жоохон далд ертөнцтэй холбоотой зүйлээ ярих гингүүд жоохон айж имээдэг таалагдахгүй байх боломжтой гэж бол бууж ирж байна. За мөн ингээд санах үзэр ирэхсэн. За тэгэхээр альчгүй одоо ийм таалахаар айгүй тийм юу байгаа штэ те. Энэ ингээл фул үзэр ирэхсэн, санах үзэр ирэхсэн гэхээр магадгүй та бас өөрөө энэ хүнтэй айгүй адилхан заяа. Яг ингээд ийм одоо сүнслэг зүйлтэй айгүй нэлттэй мөртлөө яг бодит амьдрал дээр бас нэлийн юм одоо юу үзэлтэй. Бодит үзэлтэй хүн байж болно те нөгөө өдрөг гэдэг үзэл нь жоохон баг гэх юм уу да аюу юмыг тооцоолж харж боддог нэлийн одоо юм ухаалаг төрлийн хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүний хувьд яг ингээд хит өөдрөг биштэй жоохон юм ганцаардмал гэх юм уу да нэг тийм жоохон эмо байдал чинь бас жоохон таалагддаггүй байж болохоор л харагдаж байна. Энэ хүн чинь өөрөө аюу тийм гал цогтой хүн байгаа учраас таны яг ингээ ухаалаг байдал даруухан байдал татдаг ч гэсэн хит бас та аюу дутгшоо те даруухан байгаад байж болцшгүй бол харагдаж байна гэж бас гарч ирж байна. За тэгээд ер нь бол ингээд өөрийгөө аюу тийм үзэл бодлоо хамгаалдаг энэ хоёр үзрээс бол тэгжил харагдаж байна. Одоо юу тийм ингээд өөрийгөө аюу хамгаалахад бэлэн ч юм уу те ингээ үзэл бодлоо хамгаалахад айгу бэлэн байдаг энэ төр байдал чинь жоохон таалагдгүй байж болно. Яг нэг тийм сөрөг зүйлэл гарч ирж байна. Тэгэхээр та хоёрын үед магадгүй одоо тийм айгу хөөрхөн ингээд нэг таньж мэдэх гээд явж байгаа нэг үе шатагаа байхгүй те ингээд
энэ хүн болохоор яг таныг ингээд 100% байгаагаар чинь ингээд ойлгоход одоо харахаа ойлгож амжаагүй хүний л одоо энерги бол бууж ирж байна л да. Тэгэхээр альчгүй одоо ядгийн та ингээд үзэл бодлоо хамгаалах те яг өөрийнхөө зөв гэж одоо гүрэх ч юм уу те нэг тиймэрхүү жоохон нэг нэлээд таас тийм зөрүүд хүм байж болохоор бол харагдчихээн. Тэгэхээр жоохон нэг тийм зөрүүд уян хатам биш байдалтай энэ хүнд жоохон таалагдгүй ч юм уу. Их тиймэрхүү байх магадaltaй. Тэгтээ одоо тийм амар гадаад үзмдийн тийм юм гэсэн юм бол бууж ирэхгүй байна. Тэгэхээр альчгүй одоо энэ хүнд та айгу таалагддаг те. Жоохон юм зөрүүд зам маань чинь одоо жоохон үзэл бодол хийн л жоохон зөрүүтэй гэж боломжигдэж байна. За тэгээд хэдүүлээ. Энэ хүн тантай юу нэрээдүү харж ийн үү гэдгийг харъя. За манай нэгдүгээр группийн маань үзүүлж буй хүн нь нэгдүгээр группийн нэрээдүү харж ийн үү? King of Pentacles. Wow. За ийм байна. Энэ хүн ирээдүг харахыг хүсдэг. Одоо юу гэдгийг тийм юм боддог. Гэхдээ энэ хүний хувьд дэвштэй яг одоогоор үнэхээр юу биш вэ л гэж бодож ирээд энэ одоо юу гэдгийг цаг нь харах юм биш. Магадгүй одоо та хоёроо ингээд уулзаад айгу богино хугацаа өнгөрөөсөн байж болно те. Эсвэл ингээд энэ хүний хувьд нэг тийм жоохон өнгөрсний харамсалт яваад байгаа байхгүй юу? Five of Cups. Энэ хүнд жоохон юм амралт хэрэгтэй юм уу да ингээд нэг одоо ирээдүг харж гинүү гэдэг ч ааштай те. Тэгэхээр энэ хүний хувьд яг ингээд айгу богино хугацаа байж болно те. Нэг харахын таньж мдээгүй байгаа гэж л бол бууж ирээд байна. Тэгэхээр ялчгүй энэ хүн яарахгүй айгу тийм одоо бас яарж өмнөрөө өсөрч ордог хүн уул нь өөрөө биш те. Тэгээд бас дээрээс нь ингээд өнгөрсний жоох юм асуудал энэ төр байгаа байж болохоор бол харагдаж байна. Тийм учраас энэ хүн айгүй юм тайван байх хүсэлтэй те. Ингээд элдв юм бодоод одоо ирээдүйд яах вэ хүү энэ хүнтэйгээ яах вэ хүү гэснээс яг одоогийн юм нэг нөхцөл байдалтай айгүй сэтгэл хангалуун те. Өөрийг чинь таньж мэдээ уулзаж өчрээ ингээд ийм тайван амгалан байцгаая те. Ингээд нэгний олж таниад ингээд уулзаад ингээд явхад энэ хүний хувьд окей байна. Яг ийм ирээдүй харж гинүү гэдэг дээр ингээд угаасаа одоо юм таньж мэдсэний дараа гэдэг ч юм уу те. Тэгээ жоохон юм цаг хугацаа яваад энэ хүний ясны өнгөрсний одоо сэтгэл нь идгэрсэн хань ч юм уу. Энэ хүн болж бүтнэ гэж бол хардаг. Тэгэхээр одоогор нэг юм жоохон дараа энэ хүнд бол байна гэж бол уншигдэж байна. Магадгүй одоо юм Hierophant үзэрсэн гэхээр өмнөх амьдралтай хүн байсан байж болно. Эсвэл одоо юм жоохон хайранд итгэхгүй те. Иймэрхүү зүйл энэ хүнд жоохон байдаг гэж бол уншигдэж байна. Тэгэхээр сэтгэл нь идгэх хэрэгтэй те. Тэгэхээр тантай магадгүй ингэж уулзж байгаа нь одоо сэтгэлээ идгэж өнгөрснөө орхиж те. Илүү шин зүйлд одоо бэлэн болж байгаа гэж бас харагдчихсан. За тэгээ энэ ингээд эцэст нь ингээд King of Pentacles гэхээр ялчгүй энэ хүн ер нь урт хугацааны потенциал харахад их боломжийн хүн гэж бол харагдаж байна. Ингээд дандаа юм king бууцсан. Тэгэхээр энэ хүний хувьд яг ингээд зөв хүнээ олоод яг ингээд нэг өнгөрсөн асуудлаа зэгцэлжүүл яг юм юмд бэлэн хүн гэж бол харагдаж байна. Одоо насны хувьд ч юм уу те. Одоо юм бэлэн болсон те. Харилцаа нь үнэхээр окей бэлэнтэй ирээдүйн харилцаа одоо урт хугацааны харилцаанд бол бэлэн хүн гэдгийг нь бол харуулж байна. Тэгэхээр та бүхэн манаас айгүй айцтай те. Ингээд үзүүлж ингээд ямар шүүх юм болоо намайг юу гэж бодд юм болоо гэж үзүүлсэн баг. Тэгэхээр энэ хүний хувьд яхаа ингээд гинг хүзрүүд маань бууж ирж байна гэхээр илүү одоо mature те. Чадварлаг мундаг одоо юм өөрийгөө олцсон юм байрын хүн. Тэгэхээр илүү одоо ирээдүйтэй харилцааг бүтээхэд боломжтой хүн гэж л харагдаж байна. За тэгээд хэдүүлээ. Энэ харилцаанд нөхөх зөвлөгөө юу вэ гэдгийг харъя. За энэ харилцаанд нөхөх зөвлөгөө юу вэ? When you fast from the world. Чи ингээд хорвоошин цаас явахтаа ингээд өөртөө одоо юу ч одоо авч явдаггүй хүн харин чи зөвхөн нөгөө өөрийнхөө одоо хайртай хүмүүстэйгээ өнгөрөөсөн дурсамжийг авч явдгаа гэдэг чинь. Тэгэхээр энэ хүнтэйгээ магадгүй та бүхэн аягүй сүнсний холбоотой бас байж болно. Одоо ингээд нэг олж таниад уулзаа явж байгаа те. Тэр мэдрэмжээ мэдээд явж байгаа хүмүүс маань байж байгаа. Тэгэхээр та бүгдд маань одоо өгөх зөвлөгөө гэдэг юм бол одоо дурсамж бүтээ те. Ингээд хин нэгэн таалагдаад уулзаа явж ийн гэдэг чинь ингээл нөгөө ханцын шүрхтүүдийн дөрвд насны одоо ерөөл одоо уучрал бие мэдүүлэн тийм гоё юу гэдэг та тий. Тэгэхээр ялч ингээд уулзсан хүмүүс чинь ингээл бас онцгой уучраас л уулзсан байгаа. Тэгэхээр та бүх маань энэ хүнтэйг аягүй сайхан юм дурсамж бүтээгээрэй гэсэн тийм хөөрхөн
зөвлөгөө гарч ирж байна. За тэгээд хэдүүлээ нэмэлтээр болохоор ер нь энэ харилцааны тий цаашдаа ирээдүй ямар шүү байхын, ирээдүйтэй харилцаа мөн үү гэдгийг харж өгнө. За тийм ямар учраас ер нь уулзсан байх боломжтой энэ тий илүү одоо soulmate юм уу, karmic юм уу гэдэг талаас нь уншиж өгнө. За тэгээд ер нь бол энэ харилцааг болгоомжтойхын тулд те та ер нь ямар ах хэвтэй яавал илүү өөртөө татах вэ гэсэн зөвлөгөөг нь харж өгнө. За тэгээд уншлагын маань хүлээн авсанд маш их баярлалаа. Баяртай. За сайн мэцхан үзэгчтэй манай 2 дугаар группийг сонгосон үзэгчд маань тавтаа мөрөл. За тэгээд та бүхэн маань энэ одоо хөзрийг маань сонгочээ. Одоо болов шахай те шилэн шахай гэсэн хөзрийг маань сонгосон байна. За тэгээд энэ хөзрийн утганы хаа нөгөө хүн болгонтэй нийттэй байх гэж хичээдэг те ингээд өөрийнхөө одоо тэр онцгой зан чанарыг нуугаад ингээд бусдад айгу тааруулж харцдаг те өөрийгөө одоо өөрөөсөө илүү өөр байж бусдад илүү тааруулж тохируулдаг иймэрхүү зан авирыг бол энэ ингээд бичсэн байна. Тэгэхээр ялчгүй та бүхэн маань магадгүй одоо юм айгу бусдаас өөр мөртлөө те ингээд бусдад таалагдахын тулд тэднэр шиг байх гэж хичээж те ингээд одоо нийгэмд өөрийгөө ингээд айгу тааруулж авч явдаг хүмүүс маань байж болно. За тэгэхээр магадгүй одоо ийм spiritual зөв сонирхдаг те иймэрхүү зүйлээр одоо явахыг хүсдэг юу гэдгийг ингээд бусдаас жоохон өөртэй ингээд ийм мэдрэмжтэй энэ төр хүмүүс манаас байж болно. Тэнгууд ингээд яг энэ талаараа ингээд хүмүүс ярьж хэлээд одоо энийг нээлттэй байлгана гэхээр бусд ойлгохгүй байх уу ч юм уу те айгу тийм айцтай энэ төр байдаг хүмүүс маань байж бас болно. Тэгээд миний хувьд ч гэсэн надад ч гэсэн одоо тиймэрхүү юм шиг санагддаг байхгүй хаяа ингээд бас хэтэрхий бусдаас бас өөр юм шиг те заримдаа л тиймэрхүү зүйлс л одоо санагдаж бодогддог хүмүүсээс ч гэсэн тиймэрхүү хандлага бас байдаг нийгэмдэр. Тэгэхээр иймэрхүү хүмүүс манаас илүү орж ирсэн байж болно. За тэгээд мөн одоо юм харилцаанд ч гэсэндээ нөгөө хүндээ айгу тааруулдаг те нөгөө хүн чинь юу хүсэж ийн яг тэр хүн шиг ингэж байх гэж хичээдэг ч юм уу те өөрийгөө айгу тийм бусдад айгу нэлээд зориулдаг бусдын төлөө гэсэн хүмүүс маань бас байж болохоор харагдаж байна. За тийм уншлагатаа орцгоё. За одоо та бүгдийн маань одоо яг уулзж байгаа тийм одоо харилцаа холбоотой байгаа яг одоо уулзаж болцож байгаа хүн нь таныг өөр юу гэж бодож байна те таны талаар юу гэж боддог вэ? Манай 2 дугаар группийнхний одоо уулзаж болцож байгаа хүн нь манай 2 дугаар группийнхний юу гэж боддог вэ? За вау. Вау. Энэ ч одоо ямар лаг юм бэ? За ингэчээ. Харагдаж байна. За манай 2 дугаар группийнхний юу гэж боддог вэ гэдгсэн чинь ямар сонирхолтой юм бэ? Өөрт чинь айгу тийм одоо хайртай гэж бол бууж ирж байна. За тэгээд юу гэдгийг энэ хүнээс л айгу хайр мэдрэгдэж байна. Одоо өөрийг чинь айгу тийм удаан харж яваад одоо уулзаж байгаа ч юм уу те энэ хүний талаас илүү их одоо юм юу орж ирж байна. Хайр, сонирхол, таны гих сэтгэл гэдэг юм уу да. Тэр зүйл илүү орж ирж байна. За тэгэхээр магадгүй одоо та жоохон энэ харилцаанд хаалттай те энэ харилцааг ингэж нөх одоо дэлгэж нээж одоо ингэж илүү явуулахыг хүсэхгүй байж болно. Нөгөө талд энэ хүн чинь тантай ингэж илүү болж бүтгийг хүсээд ч юм уу те ингэж явж байгаа байж болно. За эсвэл эсэргээрээ гэтээ ямар ч тач энэ хүний хувьд яг хав энэ хүний талаар ингэ таны талаарх одоо бодол мэдрэмж гэж уншсан учраас би бол ингэж л унших гэдэг байна. Танд бол сэтгэлтэй, хайртай гэж бол унших гэдэг байна. Гэтэ энд нэг юм юу вэ? Жохон юм итгэл найдваргүй байгаа гэдэг л зүйл бол гарч ирээд байна. Тэгэхээр магадгүй одоо энийг ингэж тайлж унших юм бол ихтэй энэ хүн танд хайртай, сэтгэлтэй ингэ болж бүтэн гэсэн итгэл болж бүтэн гэсэн сэтгэлтэй мөртлөө итгэлгүй байна гэж бол харагдаж байна. Яагаад вэ гэдэг дээр болохоор танаас нөгөө нэг өөрт нь сэтгэл байна уу гэдэг дээр жоохон мэдгүй байж болохоор л харагдаад байна. Тэгэхээр жоохон юм одоо нууц гэх юм уу та юу гэм өөрийгөө нууцлаад байгаа юм уу те сэтгэлээ ингэж хаагаад байгаа юм уу мэдрэмжээ ингэж илэрхийлэхгүй байна уу гэдэг тийм бол
энерги бол орж ирж байна. За тэгэхээр энэ хүний хувьд ихтэй King of Swords, King of Pentacles гэхээр илүү одоо юм юу? Тантай болж бүтнэ гэсэн нэг тийм хүсэл энэ бол байна тий. Хичээл зүтгэл байна, хайр халамж байна. Сайн хараад урилга байна ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйл бол байгаа гэж бол би бол хэлнэ. За тэгээд энд ингээд хамгийн гол нь бүр ийм гоё Ten of Cups хүзэр маань бууцсан. Тэгээд энэ хүзэр нь бүр өөрөө амар хөөрхөн хүзэр аваад би бүр амар гоё надаа энэ хүзрийг харахаар нэг гоё санагдаад байдаг бүр нэг тийм гоё аваад. Тэгээд эн чинь ингээд энэ хөөрхөн нөгөө онцгой гэдэгтээ амар таарад байгаа юм шиг те. Та хоёр айгу тийм хоёулаа онцгой хүмүүс байгаа. Тэг ингээд нэг олж таниад ингээд уулзсан юм шиг те. Хоёр талд ингээд дүүрсгээд ингээд одоо юу гэдгийг онцгой гэдгийг нуугаа явж ийсэн. Яг ингээд өөрийнхөө яг нэг тийм өөр нэг онцгой өөртөө адилхан онцгой хүнийг олцсон юм шиг. Тийм нэг хөөрхөн мэдрэмж, тийм нэг хөөрхөн зурагтай. Тэгэхээр та хоёрын хувьд магадгүй одоо энэ хор ертөнц дээр айгу тийм үзэх үзэлтэй хор ертөнцийг үзэх үзэл юу гэдгийг арай нэг тийм бусдаас өөр юм шиг мэдрэмжтэй явдаг байж болно те. Энэ хүний хувьд ч гэсэн ялгаагүй гэж бол харагдаж байна. Тэгэхээр таныг яг энэ усандаа амар баярлсан, талархсан тэр мэдрэмжтэй явж иж болно те. Танд айгу тийм хайртай гэж бол бууж ирж байна. Тэгэхээр энэ хүн таныг ингээд үнэхээр одоо гоё сайхан гэж бол боддог те. Яг юм өөртөө тохирсон өөрийнхөө онцгой хүнийг олсон гэдэг ч юм уу. Тийм мэдрэмжтэй явдаг гэж бол гарч ирж байна. Тэгээд энэ хүн ер нь бүхнээ зориулах хүсэлтэй те. Урт удаандаа болж бүтэх гэсэн сэтгэлтэй ч юм уу. Тиймэрхүү байж иж болно. Эсвэл одоо юм юу насны хувьд ч гэдэг юм уу. Илүү одоо юм бие даацсан илүү одоо том болсон те. Өөрийгөө авч явах чадвартай, хүнтэй ингээд уулзаж болцоод үерхэд гэрлээд явах чадвартай ч юм уу те. Ингээд бүх зүйл нь бэлэн болсон юм шиг амьдралд юм бэлэн байгаа энерги бол энэ хүнээс гарч ирж байна. Тэгээд ихтэй энэ харилцааг бас ингэж айгу удаандаа ингэж явуулвал үр дүнтэй гэж хардаг ч юм уу те. Энэ хүний хувьд бас нэг тийм урт хугацааны юм бол хараад гэр бүл үүсэх талаар бас бодож иж болоо гэж бол бас гарч ирж байна. Таны зүгээс жоохон юм сэтгэлээлчлээгүй гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл харагдаж харагдаад байгуултай харагдаж байна. Энэ хүнийг жоохон нэг тийм эргэлзээтэй байдалд байлгаад ижиж болцшгүй гэж бол харагдаж байна. Итгэл найдварын ингээд ийм стар хүзрүүлний эргээд гараад ирсэн бол илүү итгэл найдварын хүзэрчтэй те. Тэгээд бас энэ зурганаас амар хөөрхөн байгаа. Энэ хүзрийг би бүр яг авна гэж аал захиалж авсан. Тэгээд ийм хөөрхөн хүзэр одоо ийм нүцгэн хүмүүнийг харуулж байна юм уу за ямар ч тэжтэй те таныг ингээд агуу тийм үзэсгэлэнтэй урт удаан хугацаанд ингээд хамт байхад яг тохирсон те яг тэр жинхэнэ хайр нь мөн ч юм уу гэж бүр үнэхээр хартгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд таны жоохон сэтгэл эргэлзээд байж ээж бас болцшгүй бол харагдаж байна. Тэгэхээр одоо юу гэдгийг та яг энэ хүн сэтгэлтэй юм уу үгүй юм уу байл мэдэхгүй байна. Гэтэ яг энэ хүний хувьд жоохон нэг тийм айц бас байж болохоор л харагдаж байна. Яг ижил мэдрэмжтэй өөртөө явдаг юм болов уу, үгүй юм болов уу гэдэг ч юм уу те нэг тийм жоохон эргэлзээ айц энэ хүндэл гарч ирж байна. Тэгэхээр ирээдүйдээ одоо яах их нь ер нь бол энэ харилцааг та илүү бас яаж иж болно. Танаас илүү их нөлөөтэй бас байж иж болохоор л харагдаж байна те. Энэ хүн ингээд сэтгэл зүрхэн байна, нийтээрээ юм бол бүтээх хүсэл нь байхад таны зүгээс ер нь ямар шүү байх юм те. Цааш явуулах юм уу, явуулахгүй юм уу гэдэг шийдвэрс танаас бас шалтгаалж иж болцшгүй хол харагдаж байна. За тэгээд энэ хүний таны одоо таалагддаг зүйл юу юм те? Энэ хүнд таны таалагддаг зүйл юу вэ? Таалагддаг зүйл юу вэ гэдгийг харъя. За ямар зүр бочоо. Вау, Queen of Wands. За манай 2 дугаар группийнхний маань үзэлж буй хүн нь манай 2 дугаар группийнхний хүнд нь манай 2 дугаар группийнхний юу таалагддаг юм болоо? За таны штэ бүр юу үнэхээр одоо яг гоё юмшлаа байна. Ингээл Queen гарч ирээл, King гарч ирээл, King дахиад энэ гараад ирсэн гэхээр та бол айгүй тийм одоо хүсэл зорилго одоо юу гэдгийг мөрөөдөл нэг тийм өөрийгөө гэсэн юу гэх юм те одоо амжилттай, тэг карьертэй эсвэл ингээд
амьдрах эрч хүчээр дүүрэн байж болно. Аюу тийм гал орттой бас хүн байж болно тий. За тэгээд иймэрхүү одоо юм нэлээ нээлттэй бас байж болохоор л харагдчих илүү одоо юм гадагшаа тэр байж болно. Queen of Wands аюу тийм халамж хайр дүүрэн жоохон юм цоглог ирч хүчтэй бас жоохон галзууч юм шигтэй. Бас тэгж уншидаж болно штэ тий. Им одоо галын хатан баггүй тий. Юу тийм их юм айгу гал энергитэй эмхтэй гэж бол хардаг байхan. Тэгэхээр ялч одоо юм юу гэдгийг үзэсгэлэнгоо ганган хийнцэр нэг тийм өөрөө айгу тийм илэрхийлээд аваа явчихсан хүмүүс гэж яддаг штэ тий. Нэг юм гаднаасаа айгу ирч хүчтэй цоглог энэ төр тиймэрхүү занттай нь бол байгаа байдал энтертэй нь бол таалагддаг гэж тэгж юм. За энд ингээд дандаа sword үзрүүд маань иргэцээ. Тэгэхээр таны хувьд айгу тийм юм хүм айгу боддог бодлогоширсан гэж бол бас харуулад байна. Энд бас ингээд санаа үзэр иргэцэн. Тэгэхээр таны хувьд ингээд гаднаа айгу ирч хүчтэй ингээд юм боддоггүй бодлогогүй юм шиг боловч те ингээд айгу өөр одоо хөнгөн юм шигтэй. Тийм боловч таны хувьд айгу тийм ухаалаг гэж бол бас гарч ирж байна. Юу гэдгийг нилээ юм юмыг айгу гүн гүнзгий боддог. Нилээ юм дотгошоо бас ингэж юмыг ухаж сонирхож судалдаг эсвэл одоо юм үр дагавар үр дүн гэж юу юм одоо юу гэдгийг кармамаар мөлийн үрдээ одоо ийм сонирхолтой ийм онцгой өөр зүйлсийг бас нэлээд судалж харж мэдэрдэг ч юм уу те нэг тийм айгу өөр бас хүн гэж бол хардаг байх нэ. Тэгээд ийм өөрийн чинь ийм нэг онцгой өөр өөрийнхөө ингэж дотор айгу тийм ертөнцтэй хүн гэдэг штеп те нэг тийм энийг арай нэг өөр ертөнцтэй гэдэг шиг нэг тийм хөөрхөн юм арай өөр онцгой ертөнцтэй хүн гэж бол таныг бол хардаг байх нэ. Тэгэхээр яг таны ингэ нэг гаднаа ингэ илэрхийлж байгаа илэрхийлэмж чинь яг дотор байдлаасаа бас нэлээд өөр юм шиг те. Ингээд энэ хүн яг тэрнээс айгүй их таалагддаг гэж бол харагдчихээн. Яг таны нөгөө үндсэн мөн чанар те яг ямар хүн бэ гэдгийг чинь бас олж харж таньсан байна. Тэгэхээр таны яг тэр нэг магадгүй одоо бусдад үзүүлэхийг хүсдэггүй те харуулахыг хүсдэггүй зүйлийг тань энэ хүн олж хараад олж таниад онцгой гэдгийг чинь мэдрээд айгүй тийм хайрлж одоо татагдсан байх боломжтой бол харагдчихээн. Тэгээд энэ ингээд King of Cups, King of Swords гэхээр таны одоо тийм зүрх сэтгэл болон энэ оюун ухааны байдал чинь яг гоё юм тэнцүүхэнтэй юм баланстай байдгаа гэж бол харуулж байна. Тэгэхээр хит ингэж юм муухарлаад те амар юм одоо логик байдлаар хандангуудаа ингээл юм зүрх сэтгэлийн асуудал амар юм хоёрт тавиал те одоо юу гэдэг юм итгэл үнэмшлээ хоёр тавиад чих юм нэг тийм хит одоо муухарсан хүмүүс идэж штэ те яг л нэг замаар яг л ингэн тэгнэ гэсэн биш та юу гэдэг юм баланстай гэж болоос харуулж байна. Одоо ингээд мэдрэх зүйлээ мэдэрч чинь хэлэх зүйлээ хэлчин ч гэдэг юм уу те энэ бас юм аюу шудраг шулуун байрын зан авирыг бол илтгэж байна. Тэгээд ийм дотроос нилээ юм хүн боддог те гүн ертөнцтэй гүн гүнзгий ойлголт мэдрэмж тэр өндөртэй ингэж бол харагдаж байна. Тэгэхээр ялчгүй та нилээ юм энэ хүнд одоо бусдаас өөр мэдрэмж те өгсөн гэж бол харагдаж байна. Энэ хүн бол танд аюу юм хайртай гэж бол бодж ирж байна. За одоо таалагддаггүй зүйлийг нь бол харъя. За манай 2 дугаар группийнхний маань үзүүлж буй хүнд нь манай 2 дугаар группийнхний таалагддаггүй зүйл юу вэ? За одоо ийм байна. Нилийн айгу тактиктэй гэж бас харуулад байна. 5 of Wands тэгээд бас нилийн одоо юу юм дээ шитар тоглоодж байгаа юм шиг айгу тийм үнэн бодит байдлаа бас хит илтгэхгүй байж болохоор харагдаж байна. Тэг ингээд нөгөө нууцлал байгаад бол байна л да. Энд бас ингээд айгу нууцлаг одоо зүрх сэтгэлээ жоох юм хаасан байртай те ингээд илэрхийлэхгүй энэ хүнд айгу тийм онцгой шиг энэ төр санагдаад байж болно. Тэр нь жоохон таалагдахгүй байгаа те. За тэгээд энд ингээд 5 of Wands гэхээр одоо юм тоглоод байгаа юм шиг бас энерги бас орж ирж байна. Энд чинь одоо юм шатар нүүж байгаа ингээд юм зурглаагаа. Уул нь л энэ хүзрийн утга чинь өөр юм одоо муудалцах, маргалдах иймэрхүү утгатай байдаг. Гэхдээ яг энэ хүзрийг ингээ харахаар юм та айгу тийм юу ингээд тоглоод байгаа юм шиг те. Одоо илүү их эрхэмтэлтэй, илүү их одоо удирдах энэ хүмүүс ингээ удирдах байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй одоо та айгу тийм онцгой үзэсгэлэнгоо одоо юу гэдгийг бусдаас өөр учраас бусад таны араас их гүйдэг байж болно те. Тэгээ тийм учраас та айгу тийм сэтгэлийн энэ хүн бас тэгтлээ илэрхийлэхгүй те. Өөр бусад бас юм юунуудыг сонголтуудыг бас хараад ингэж
бас ингээ уулзаад явж иж бас болно шүү дээ. Тэгэхээр энэ үний үед яг ингээд өөр өрсөлдөгчд байна. Энд төр гэж бас харж иж болно те. Таныг яг нэг сонголтоо хийгээгүй ингээд яг юм олон сонголтууд байгаад байна гэдг нь жоохон таалагдахгүй байгаа ч юм уу. Тиймэрхүү байж иж болно. За тэгээд энэ ингээ Four of Swords, Ten of Pentacles ингээд иргэцэн гэхээр ер нь бол жоох юм юу гэмэрч тайван биш одоо жоохон доторгүй байдал гэж л харагдаад байна. Магадгүй одоо та энд ингээ муунд үзэр иргэцэн гэхээр жоохон сэтгэл зүйн докторгүй байдалтай байж иж болно. Шин зүйл эхлэхэд бас жоохон докторгүй байж иж болно тий. Эндээс Фэнтекс гараад ирсэн гэхээр жоохон шин зүйл эхлэх гэхээр таны хувьд эргэлзээтэй бас энэ төр байж иж болно тий. Эргэлзүүлэх хүмүүс энэ төр байгаад байна уу? Эсвэл ийм таны өөрийн чинь үзэл бодлыг одоогоор тий сэтгэл санаа юу гэдгийг байгаа байдалтай яг юм шинэ харилцааг эхлүүлээд ингээ удаандаа явхад жоохон бэлэн биш байж иж болно. Тэгээд тэрий чинь энэ хүн айгүй мэдрээд ойлгоод тэр нь жоохон тааламжгүй санагдаад байж иж болно гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ хүн ирээдүйг харж гин үү те? Энэ бол ирээдүйг харж байгаа гэж бол гарч ирж байна. За энэ хүн ирээдүйг харж гин үү? Энэ хүн тантай ирээдүйг харж гин үү? Манай 2 дугаар группийнхэнтэй үзүүлбэр хүн ирээдүйг харж гин үү? Вау. За ирээдүйг харж гинаа. Энэ хүн бол ирээдүйг харж гин илүү одоо юм энэ хүн бас ийм айгүй юу вэ? Хайр сэтгэл байгаа мөртлөө бас нэлийн юм бодит болох хүсэлтэй. Одоо тийм зөвхөн ингээ хайртай би чамд ингээл хайртай юм тийм байна. Хойлоо одоо тийм гэд нэг зөвхөн хайрыг үг хэлээл хайр маар яриад ингээл уянгалаад байхгүй. Энэ хүний хувьд ингээд илүү бодит болгох хүсэлтэй гэж бол гарч ирж байна. Тэгэхээр ирээдүйг айгүй харж байна тий. Ирээдүйд таныг яаруулахгүй ингээд та яг юу хүсэж байна те? Тэрэнд нь ингээд тааруулаад ингээд илүү одоо бодит харилцааг үүсгэж юм уу? Тиймэрхүү бодол бол байгаа бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүний үед таны одоо тийм бол мэдрэмжийг айгүй сонсохыг хүсэж байна гэж бол хэлнэ. Одоо юм өөрөөрөө муухарлаад ингээд таны араас хит яагаад байхгүй те? Таныг айгүй тийм ойлгож хайрлахыг хүсэж байна гэж бол гарч ирж байна. Тэгээд энэ харилцааг бол ирээдүйд бол бүтэн одоо өөрийнхөө сэтгэлийг дагнаа гэсэн тийм бодол мэдрэмжтэй явж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд хэвлээ төгсгөлт нь энэ хүнтэйгээ те энэ харилцаанд тань 29-өөс хөх зөвлөх үү? Ямар олнороо боч. За энэ харилцаанд нь 29-өөс хөх зөвлөх байна уу? За Sacred Union гэнэ. За ариун нэгдэл, ариун холбоо гэдэг чинь тэгэхээр энэ өөрийнхөө одоо энэ ариун харилцааг одоо хайрлж хамгаалж үнэлээрээ гэдэг чинь яагаад гэвэл энэ харилцаа бол тийм ариун гэгэн юм аа гэдэг чинь тэгэхээр энэ харилцааны хувьд одоо юм айгүй хайр уншигдаад байгаа байхгүй. Тэгэхээр ялчгүй одоо юм хайрын холбоо, ариун нандин холбоо энэ харилцаанд бол байна гэж бол уншигдэж байна. Тэгээд энэ харилцаагаа одоо үнэлж хайрлж яваарэ гэж бол мессеж гарч ирлээ. За нэмэлтээр хэдүүлээ энэ харилцааныхын цаашдын ирээдүй харна. За тий ирээдүйтэй харилцаа мөн үү шүү гэдгийг харнаа. За тэгээ ямар учраас уулзсан байх боломжтой энэ те ер нь 70 утга учир үеийн танд энэ харилцаа юу өгөх юм гэдгийг харна. Тэгээд ямар ойл илүү одоо энэ харилцааг болгож бүтээхийн өөртөө илүү татах вэ гэдэг талаар нь уншиж өгнө. За тэгээд баярлалаа. Баяртай. За сайн мэцгаана уу манай 3 дугаар группийн маань тавтаа мөрөл. За тэгээд та бүх маань энэ Mirrors Answer гинэ энэ хөзрийг сонгосон байна. За тэгээд энэ хөзөр дээр одоо энэ бичсэн зүйл нь болохоор ийм аа. Чи одоо яг өөрийнхөө талаарх ямар үнэнтэй эцэст нь хүлээн зөвшөөрсөн бэ, хүлээн авсан бэ гэж тэгж дээ. Тэгэхээр магадгүй одоо энэ группт орж ирсэн хүмүүс маань одоо л яг өөрийгөө яг бүрэн дүүрэн яг байгаа юм те сайнтай муутай юу гэдгийг тэр бүх зүйлтэй энэ өөрөө хүлээн авч яг бүрэн дүүрэн хайрлж сурж байгаа те сурж эхэлсэн ийм хүмүүс маань орж ирсэн байх гэж бол энерги нь бол гарч ирж байна. За тэгээд уншлахтаа оръё. За манай 3 дугаар группийнхний маань юу үзүүлэлтийн хүн нь манай 3 дугаар группийнхний юу гэж бодож байна вэ те одоо энэ уулзж байгаа энэ хүн нь манай 3 дугаар группийнхний юу гэж бодож байна. За вау гой хөцөр шиг байна.
3 дугаар группийнхний үзүүлж байх нь 3 дугаар группийнхний юу гэж бодож байна вэ? За энэ хүн танаас бол амар хүчтэй мэдрэмж бол мэдэрч байгаа гэж бол бууж ирж байна. Илүү одоо бие махбодын таталцал энэ төр бүр айгүй өндөртэй. Ер нь л ингээд маш хүчтэй татагдж байна гэж бол уншигдэж байна. Тэгэхээр таны хувьд дэжтэй те айгүй тийм өөрөө бас ийм амар хүч чадалтай юм ихтэй боломжтой. Эсвэл одоо эрэгтэй хүн үзэж байгаа маш тийм хүч чадалтай эрэгтэй хүн боломжтой. Яа тэгэхээр энэ ингээд King of Pentacles болон Six of Wands те гараад ирсэн байна. Тэгэхээр ялчгүй одоо айгүй тийм ялагч. За тэгэл одоо хүснээ авдагч юм уу амар юм хүчтэй энерги бол бууж ирж байна. Тэгээд айгүй тийм халамжтай. Тэгээд чадварлаг одоо юу гэдгийг санхүүгийн хувьд айгүй мөнгөтэй мөнгөлөг байж болно те. Ажил карьерийн хувьд айгүй тийм амжилттай. Эсвэл одоо ерөнхийдөө нэг тийм бүрэн дүүрэн юм нэг хүмүүс идэв штэ те. Ингээд бүх юм нь болцсон юм шигтэй. Ингээд харахад ингээл юугаш дутаагүй юм шигтэй. Тийм хүмүүс маань гэж бол гарч ирж байна. Тэгэхээр таныг ялч одоо тийм хүн гэж бол хардгаа гэж бол харагдаж байна. Нилээн юу гэдгийг айгуу тийм алтмал зүх туртай юм уу? Бас тэгж бол бас харагдаж байна. Амар их шаранг гарч ирж байна. Тэгээд айгуу юм юу гэдэмдээ өөртөө айгуу ихтэй өөртөө ингээ өсөн мөнгө авч чаддаг тий. Тэгж бол харагдаж байна. Тэгээд бас нэг ингээ Six of Wands гэхээр ялчгүй та бүхэн маань одоо хин нэгэнтэй өрсөлдөөд штэ тий. Амарсан ялах маталтай ч юм уу. Нэг тийм айгүй ялагч сэтгүүтэй тий ингээл бүгдийг чаддаг мэддэг ч юм шиг. Энэ хүний хувьд л таныг бол амар одоо бахархаж одоо айгүй дээшээ хардаг гэж бас болохоор харагдаж байна. Ингээд вау ямар лаг юм бэ? Вау ямар гахалтай юм бэ ч юм уу тий. Ямар хүчтэй юм бэ? Ямар одоо илүү тийм одоо лаг юм бэ ч гэдэг юм уу нэг тийм мэдрэмж орж ирээд байна. Тэгэл энд ингээд strength үзэг гэхээр юм амар хүч чадалтай тий ингээд юу ч хийсэн айгуу сайн хийж чаддаг ч юм уу. Бардам эго энэ төр айгуу өндөртэй тий арслангийн орчныхан маань байж иж болно. Эндээс ингээд энэ газрын орчныхан маань бас харагдаж байна. Охины орд үхрийн орд тий. Тэгж бол харагдаж байна. Танаас бол амар хүчтэй мэдрэмж бол мэдэрдэг. Тэгээд та өөрөө хамгийн гол нь аюу тийм хүчтэй хүн гэж бол харагдаж байна. Эмэгтэй хүн ингээд байгаа бол одоо юу гэдэг илүү эрэгтэй энержи бол гарч ирж байна. Илүү одоо бардам ихэрхүү те хүчтэй юу ч хийж чадна гэсэн өөртөө итгэлтэй хийчдэг те энэ бүгд бол гарч ирж байна. Тэгээд энэ хүний хувьд яг ингээд бүр ингээд одоо юу гэдэг юм те тантай ингээд ирээдүг айгуу тийм харж болохоор гэж бол харагдаж байна. Одоо итгэл таах ус байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг ингээд тантай ингээд болж бүтэх юм бол амар ирээдүйтэй те ингээд ирээдүйд болж бүтэн ингээд нэг юм одоо хөнгөн хийсэр биш хүн учраас та ялангуяа ингээд юм те айгу найдвартай халамжтай ингээл яг ийм амьдрал болох үйсэн юм хүн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ хүний хувьд ингээд ирээдүг хараад ингээд төлөвлөөд те ингээд энэ хүнийг ер нь сонгол ийм юм байна гэсэн мэдрэмж бол энэ хүнд бол байгаад байна. Урттаа бол энэ харилцаа айгу тийм болж бүтэх боломжтой ч гэдэг юм уу те тантай бол айгу тийм потенциал харж ийн гэж бол хэлнэ. Энэ хүний тухайд одоо таныг юу гэж бодож ийн гэх юм бол та айгу тийм одоо амар л тийм хүч чадалтай одоо өстэй нэрээ айгу улааг л хүн гэж бол гарч ирээд байна. Одоо бүр хилэх үг алга ингэж л гарч ирснийг бодоход тэгээ ялч бод айгу тийм таныг буур сүртэй хүн гэж л хараад байна те. Энэ ингээ Knight of Wands гараад ирсэн, эргээд гараад ирсэн. Тэгэхээр магадгүй айл аль нь та хоёрын маань хувьд бас айл аль нь юм руу айгу тийм юмд ингэж үсчиж орох дургу хүмүүс ээж болно те. Ингээд сайн харцсан жагаад энэ харилцаа яг бодтой юм уу те үр дүнтэй юм уу ингээл энэ хоёрын хооронд харилцааны орохгүй гэсэн нэг тийм бодолтой хүмүүс ээж болно. Тэгэхээр таныг ч гэсэн угаасаа энэ хүн тийж харж байгаа нэг тийм хэрэггүй одоо юм болохгүй те хоёрын хооронд ингээл хэдэн сар уулзаал болж харилцаанд бол хизээч орохгүй гэдгийг чинь мэдчихээн те. Одоо нэг тийм зарим нэг тийм хөнгөн хүмүүс идэх штэ те. Ингээ хөнгөн хүмүүсийн харилцаанд ханддаг тийм хүн бол биш ээ гэдэг чинь бол үнэхээр мэдчихээн. Тэгээд энэ хүн өөрөө бас тийм хүн биш учраас таныг айгуу тийм найдвартай те урт хугацаанд ингээ хоёр талаас ингээ болж бүтээд ингээ нэг юм ижил тэнцүү энэ харилцааг аваа явуучих чадвартай хүн гэж бол харж байна те. Айгуу ирээдүйтэй хүн гэж бол хараад байна. Тэгээд энэ ингээ devil хөдөр ирсэн гэхээр магадгүй одоо юм юу та хоёр маань айгуу тийм
Тэгэл энд ингээл кинг хөзөр ирсэн гэхээр магадгүй энэ группийг маань үзэж байгаа хүмүүс нэлийн насны хувьд жоохон одоо насан туршицгээсэн те нэлээд одоо насан туршицгээгээд юу гэдгийг амьдралыг нэлээд ойлгож мэдээд явж байгаа те туршлагатай гэх юм уу та бас нэлийн туршлагатай байрын хүмүүс манаас байж болно те яг ингээд нөгөө амьдралд айгу бэлэн болсон яг л нөгөө суух үнэ хайгаа явж байгаа юм уу та те урт хугацаанд ингээд хамт байх үнэ хайгаа явж байгаа хүмүүс энэ группийн маань үзэж байгаа х тэгэхээр энэ хүний хувьд бол үнэхээр одоо таны хувьд таныг бол тийм юу гэмдэ амар өөрийг нэг айгу тийм татаад байгаа гэдэг юм уу та тий гой сайхан эмхтэй тий эрэгтэй тэгээл юм энерги мэтэр чинь бүр ингээл өөртөө донтуулаад байна тий айгу тийм токсик бас байж болохоор л харагдаж байгаа байхгүй гэтээ яг энэ ингээд хэсгийг ингээ унших юм бол одоо хүзрүүдээ ингээ нийлүүлээд унших юм бол таны хувьд нэг тийм юу гэдэг юм бэ амар ингэж сонирхлыг нь татаад үргэлж хамт амар санагдаад бүр ингээд өөртөө донтуулаад тэ өөртөө өрн дуудаад тэгээд байгаа гэж л мэдрэмж гарч ирж байна. Тэгэхээр танд бүр ингээд донтцсантэй ингээл таныг амар санаж ингээл бодоол уулзахынсэн стенерийн хийнсэн тэ ингээл хамталт баймаар энэ гэдэг юм уу тэ ингээд бүр маш их хүчтэй таталцал энэ харилцаанаас л гарч ирж байна. Бүр нэг энд одоо галзуу дурлсан тэ одоо юу гэдгийг яхаач буцахгүй хин нэгэн замд нь тэгэхлүүл баг замаас зайлуулчих тийм хүч чадалтай энерги бол гарч ирж байна. Ялангуяа танаас бас гарч ирж байна гэж бол энэ six of wands гарч ирж байна. Одоо юу гэдэг ингээд хоёр зүйл одоо ингээл сонгох хэвээр хэрвээ одоо хин нэг нь таныг ингээд сонголт болгох юм бол та яг тэр нөгөө сонголтын зайлуулаад өөрийгөө сонгох юм үү те. Айгу тийм юутай юу ч байсан яг өөрийнхөө талд ингэж ашигтайгаар эргүүлж чаддаг гэх юм уу та. Танаас бол тийм амар лаг энерги бол гарч ирж байна. Бүр ингэж хүсэн бүхнээ авч чаддаг те. Өөрийнхөө үнцнийг бүр мэдэрсэн энд бүр амар үнцэнтэй те. Би ч юм лээ те. Би ч одоо юу гэдгийг юм одоо дутуу хайрыг мэдрэх ёстой хүн билүү биш үлээ те. Намайг хайрлахгүй бол одоо яв гэдэг ч юм уу. Айгу тийм өөртөө ихтэй бартам энерги бол орж иж байна. Тэгэхээр энд угаасаа нөгөө өөрийгөө айгу тийм хүлээгээд авцсан те. Өөрийгөө яг ингээ байгаар нь хайрладаг хүний нэр гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр таны хувьд угаасаа энэ хүндээ харагдахтаа болохоор яг л өөрийгөө бүрэн дүрэн мэдэрсэн те. Юу хүсэж ийн яг тэрийг хийдэг авдаг. Тэгэл айгу өөртөө ихтэй үзэсгэлэнгоо одоо юу гэдгийг өстө бүгдийг чаддаг юм амарлаг энерги бол гарч ирж байна. Тэгээд бүх хүзэр маань юу нь бол ингээд яг зөв хараад гарч ирсэн байгаа. Энэ хүзрээс бусна. Тэгэхээр таны хувьд одоо яг тийм үнэхээр онцгой одоо бусдаас өөртөө одоо өөлөд авах юм алгах гэх юм уу? Энэ хүний нүдэнд бол амар хөөрхөн 100% төгсөл гэж бол харагдчихэв. За тэгээд таны талаар таалагддаг зүйл гэдэг нь юу вэ гэдгийг харъя. Манай 3 дугаар группийнхны маань үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхны таалагддаг зүйл. За За таны бол айгүй шулуухан байдал бол таалагддаг гэж бол бууж ирж байна. Тэгээс бусдад айгүй өгөөмөрч юм бас өгөөмөр өнтер сэтгэлтэй байж болцшгүй гэж бол харуулж байна. Яалчгүй та нөгөө эд баялаг одоо юу гэдэг мөнгө санхүү хувьд асуудалгүй хүн байгаа бол гэдэг юм уу та бусдад айгүй туслах чинь хүсэлтэй айгүй тийм халамж хайр өндөртэй тийм хүн гэж бол хардаг. Тэгээд тэр нь айгүй таалагддаг гэж бол бууж ирж байна. За тэгэл хүн ингээл өөрийгөө ингэж дотроо мэдрээлтэй айгүй ямар очих юм уу тэгдэггүй те тийм хүн бишээ айгу бусдыг бодож ойлгодог тийм хүн гэж бол гарч ирж байна. Тэг мөрөөдлийнхөө төлөө одоо айгу хичээдэг те тэгж бол гарч ирж байна. За тэгээд юу гэдгийг айгу юм одоо сонголт хийх чадвартай гэх юм уу да ингээл хоёрын хооронд одоо энэ хүзэр бол Two of Pentacles бол би яг юм хоёрын хооронд гэж бол уншдаг байхгүй. Тэгмүүд энд ингээд хоёрын хооронд бишээ гэж бол гарч ирж байна. Тэгэхээр та яалчгүй ингээд нэг юм хоёр зүйл ингэж зэрэг амжуулаад ч юм уу нэг юм худлаа хүмүүс идэв штэ тий. Хоёр зэрэг хүнтэй явах одоо юу гэдгийг яг юм нэг юм хийх гээд байгаа боловч одоо өөр санаа агуулад ч юм уу тий нэг юм нэг хоёрдмал шин чанартай хүмүүс идэв штэ тий. Тэгэхээр таны хувьд тийм хүн бишээ. Та яг ингэ шудраг яг өөрийнхөөрөө юу гэдгийг тэгж дүүр хэсгээд байх энэ төр танд угаасаа шаардлага байхгүй. Өөртөө ихтэй тий яг байгаараа би ингэнэсэн бол ингэн тий хүнд ингээл хоёр одоо дүр хэсгээл ингээл өөртөө ашигтай эргүүлээд байх энэ төр шаардлагагүй.
айгу тийм шудраг өөрийнхөө гэж бол харуулж байна. Ер нь нэлээд өөрийнхөө занд чинь айгу дуртай л гэж бол хэлэхээр ялч одоо тийм яг л тийм таны одоо өөртөө ихтэй бардам тэр нэг өөрийгөө гэсэн сэтгэлтэй их юм уу та. Өөрийгөө боддог, өөрийгөө үнэлдэг тэр зүйл чинь айгу таалагддаг. За одоо таны талаар таалагдахгүй зүйлс нь юу вэ гэдэг нь асуу. За таалагддаг зүйлс нь ямар болноороо бууж байна. За ийм байна. Ирээдүйн талаар жоох юм хит амир юм юутэй. Юутэй хэмдэ. Ирээдүйн талаар жоох юм юутэй. Одоо амир юм итгэл үнэмшилтэй юм уу да. Ирээдүйд эсвэл одоо та аюу тийм ирээдүйд төвтэй байж болно. Яг одоо бас нэлээд байхгүй байгаад ижиж болно. Тийм ингээд амир юм амбицлог тиймэрхүү учраас юу гэдгийг амир юм итгэл найдвар ямар нэгэн зүйлд аюу тавьдаг те. Яг л одоо ийм байх хэвээр тэгэл яг л ийм л болно гэдэг ч юм уу. Хит ийм өндөр хүлээлттэй энэ төр байж иж болно те. Ингээд дандаа юм одоо цагтаа байхгүй те. Эсвэл нэг аюу өнгөрсөн цагтаа байдаг ч юм уу те. Жохоо юм сэтгэлийн шанал энтертэй бас гэж бол бууж ирж байна. Тэгэхээр ялчгүй та юм нэг хоёр тишээ бас жоохон савлаад ижиж болчихгүй. Тэр занд ч жоохон дургу гэдэг чинь нөгөө одоо юу гэдгийг хит ингэж ирээдүйд төвлөрөөтэй би одоо яг ингэн гэдэг юм аягүй тийм мөрөөд дөмтгийг гэхээсээ илүү одоо юм янз бүрийн зүйл хийчээд хит их өндөр хүлээлт тавьдаг ч юм уу. Тэгж бол гарч ирж байна. Тэгээд нөгөө талтаа бас нөгөө жоохон юм өнгөрснийг тавьж болох дурггүй те. Бас байж иж болохоор л уншигдэж байна. Тэгэл ер нь жоохон хит бас үргэлжлэн энэ төр байдал чинь гэдэг юм уу да энэ Nine of Pentacles гарч ирж байна. Одоо хит үргэлжлэн тэг хит гой ганган байх туртай ч юм уу те. Тиймэрхүү зант чинь жоохон таалагдахгүй гэж бол бууд ирч юм. Магадгүй одоо та аягүй тэмгээл заалгах туртай байж иж болно те. Арслангийн орныхон маань мод үзэж авах нэлээ тийм өндөр магадaltaй биш санагчлаа. Амир юм гоё одох туртай те өөрийгөө яг ертөнцийн төвгөд бас мэдэрсэн юм шиг те. Энд бас Nine of Pentacles гарч ирж байна. Тэгэхээр ингээд юу гэдгийг өөрийгөө бас хит өндрөөр үнэлээд байж иж болцохгүй тэр занд чинь жоохон дургу гэж бол гарч иж байна. Яг ингээд хүн яг өөрийгөө бүрэн дүрэн мэдрээд өөрийгөө хайрлаад явах нь зөв штэ те. Гэхдээ яг энэ хүний нүдээр жоохон юм хит өөрийгөө мэдэрсэн хит бие төвтэй те. Яг юм гүн орцсон те. Өөрөөс нь өөр хүн бидэггүй юм шиг ингээд жоохон юу гэмэрч юм те. Жоохон нэлийн жоохон л бие төвтэй гэдэг занд чинь жоохон дургу юм байна. Одоо жоохон бусдыг бас боддог ч гэсэндээ те бусдад тусалтай ингээ бусдад халамжтай ч гэсэндээ нөгөө юу гэдгийг тэрний л эгогоо тийжих гэж бас байж болно те. Тэгэхээр ингээ зүгээр хүнд туслахтаа ч гэсэн айгуу сайхан чин сэтгэлээр хандаад ч юм уу те. Тиймэрхүү байх зүгээр гэж бол уншигдэж байна. За тэгээд битгий уурлаарай энэ бол юу шүү нөгөө ерөнхий уншлах учраас та бүхэн маань ерөнхийдөө юм байна гэсэн уншлаа. Тэгэхээр яг өөртөө бүрэн дүрэн дагаад тэ ингээд яа тийм биш тийм ямар амир юм бэ гэж битгий бодоорой. За энэ хүн нь ирээдүй харж гин үү? Тантай ер нь ирээдүй харж гин үү гэдгийг харъя. За манай 3 дугаар группийн маань үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийн ирээдүй харж гин үү? Дахиад дэвэл хузар буучлаа. Энэ харилцаа ер нь шүү дээ нэлээд кармик байж иж болохоор л харагдаж байна. Нэлээд юм нэг нэгэндээ амар гүн гүнзгий таталцсан те аюу таталцал өндөртэй дуусгаагүй л үр гэдгийн карма бас нэлээд байгаа байж иж болохоор харагдаж байна. Ийм учраас та хоёр аюу тийм нэгэндээ татагдаж нэгэндээ гүн донтож те нэг ингэж амар хартаж харамлах юу гэдгийг ингээд жоохон токсик байдлаар нэг ингэж хайрлаад байж иж болохоор л харагдаж байна. Жоохон нэг тийм дэвэл бүр хоёр ч удаа бууж ирлээ гэхээр жоохон кармик харилцаа байж иж болчихгүй гэж бол бууж ирж байна. Тэгээ энэ хүн ер нь ирээдүй харж ийн үл ирээдүй харж байгаа ялтчгүй одоо ийм өндөр таталцалтай ингээд ийм өндөр таныг сонирхож хорхож хамт байхыг хүсэж байгаа хүн бол угаасаа ирээдүй харна. Тэгээд эндээ төзөр тэгээ Seven of Wands гэхээр тантай ер нь дуусахыг хүсэхгүй ямар нэгэн одоо тийм асуудал энэ төр гарвал тэрнтэй аягүй тэмцэхийг хүсэлтэй ч юм уу те энэ харилцааг ер нь дуусгахыг хүсэлгүй гэж бол гарч ирж байна. Тэгээд энэ Hierophant төзөр гараад ирсэн гэхээр ирээдүйг харж байна. Одоо бүр нэгдэж нийлэх гэрлэлт энэ төр илүү бас байж иж болохоор л харагдаж байна. Одоо та хоёр яг тийм төвшөнд явж байгаа энэ төр хүмүүсийн маань хувьд бол энэ хүний хувьд чинь тийм одоо гэрэлт мэрэлт харж иж болохоор юм шүү те илүү одоо уламжлалттай
зөвхөн уулзаад явахаас гадна одоо яг гэр бүл болохтэй гэр бүлээ танилцуулах үүдгийн хатыг эндэртэй явах юм уу те илүү одоо юм уламжлалт байдлаар энэ хүн хайр сэтгэлээ илэрхийлэх хилчлэх ингээ хамт байх сонирхолтой байж болно. Тэгээ энэ үний хувьд өөрөө айгуу тийм бас насанд хүрсэн те нөгөө яг амьдралд бас бэлэн болцсон л гэж бол хэлнэ. Яг ингээд нөгөө суух үнэ хайгаад ижиж болохоор л харагдчихээн те. Айгуу тийм бэлэн гэж бол харагдаад байна одоо яг нэг зөвхөн уулзаал ингээл харж байгаа л те нэг тийм харж одоо ажигласан биш. Ер нь ингээ хийвэл хийчий те ингээ болох юм байвал болох чи энэ төр гэсэн нэг тийм айгуу өрхөн сэтгэлтэй гэж бол уншигдэж байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол ирээдүйг харж байна бүр урт хугацаанд баг гэрлэлт энэ төр харж иж болохоор юм шүү те. Яг одоо тэр насан болцсон яг бэлэн байгаа хүмүүсийн маань хөвчүүд энэ хүн бол үнэхээр одоо харж байна. Ирээдүйг бол харж байна гэж бол харагдаж байна. Тийм энэ тэгээвэл тэгэхээр та хоёрын маань хувьд магадгүй одоо ийм юу байна л та одоо өмнөөс нь яг таньж ирсэн юм шигтэй ингээд нэг юм амар онцгой мэдрэмж бас аваад ижиж болно. Нэг таньдаг байсан юм шиг. Тэгэл бүр яадаг ч гэсэн банк бодогдсон толгойд ирэхэд чинь үргэлж эргэлтэн санана те ийм айгу гүн гүнзгий мэдрэмж бол байна. Тэгээ заавал эн чинь ингээд ийм юу уншлах учраас юу гэмдэ ерөнхий уншлах учраас хоёр заавал ингээд одоо карма үлгэрээр учирсан энэ төр гэсэн чинь 100% үнэн биш штэ те. Тэгэхээр яг ингээд айгу нэгэндээ татагддаг гүн гүнзгий холбоотой те нэг амар ингээд хамт байхыг хүсдэг бие махбодын хувьд энэ төр бүр үнэхээр одоо айгу тааш тохирдог таталцалтай иймэрхүү хүмүүс байна гэсэн үг шүү. Тэгээд энэ хүн бол одоо ийм сэтгэлтэй тантай ингэж холбоотой байх хүсэл ингээл энэ харилцааг дуусгахгүй үргэлжлүүлээд ингээ авч явах тэмцэн сэтгэл байна те. Итгэл найдвар энэ хүнд нь байна. Ирээдүйг харж ийн гэж уншигдэж байна шүү. За хэдүүлээ хороо ертөнцөөс өөх мессеж ин харъя. Энэхүү харилцаанд хороо ертөнцөөс өөх. За embrace гинэ. За нэгнээсээ ингэж та хоёр маань олж одоо алгуулсан тэр юугаа хэсгээ нэгнээс олж чадна гэж тэгж байна. Тэгэхээр магадгүй одоо та хоёр маань айгу нэгнээ нүхдэг хүмүүс маань байж болно штэ тий. Ингээд нэгнийхээ сайн чанарыг нүхдэг эсвэл сөрөг зүйлээ ингээд арилгаад одоо ядгийн нэгнийндээ айгу тийм тустай нэмэртэй гээд харилцаа гэл тэгж байна. Тэгэхээр та хоёр маань одоо нэгнийхээ одоо тийм хэцүү зүйлсийн илүү сайн сайхан болох гэж учирсан ч юм уу те нэгнийхээ ингэж болж бүтггүй байгаа зүйлийг арилгах гэж учирсан нийтээрээ байж болно. Тэгээд нэг айгу нүхдэг харилцаа гэдэг чинь тэгэхээр одоо та хоёр маань айгу нэгэндээ их татагддаг ийм гүн гүнзгий харилцаа ах нэ гэж бол харуулж байна. За тэгээд хэдүүлээ нэмэлтээр болохоор одоо энэ харилцааныхын цаашдаа ирээдүй тэгээд ирээдүйтэй харилцаа мөн үү гэдгийг харна. Тэгээд ямар учраас ер нь уулзсан те одоо илүү тэр цаад гүн ач холбогдол одоо юу гэдгийг тэр сүнсний хичээлний тэрийг нь харна. За тэгээ ямар байвал та энэ хүнийг одоо илүү өөртөө татахын те болж өгөх вэ гэдэг талаар нь харж өгнө. За тэгээ миний уншлагыг авсан юу хүлээн авсан хүмүүстээ маш их баярлалаа. Баяртай.